За эхлэе да. Билнэ. Байцаагтад билнэ. Тэгэл хамаг юм чинь байцаа штэ хандаа. Нэг осооч. Сандраг үстэй. Жоо сандрал. За эхлэх ба. Хей, за сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Влогер бэлгүүн байна. Хобби түүний влогийн маань 33 дахь дугаар та бүхэндээ урьж байна. За 33 дахь дугаарын зочноор Саран Цогтөг маань оролцож байна. Тэгээд Саран Цогтөгийнхаа тэмцээн уралдаанд ордог GZX 100 Chaser маркийн машинтай тун утгагүй бас хэдүүлээ танилцсан. Танилцгаас өмнө Саран Цогтөг чи юм бэ? Ерөн хизэнээс дрифти спортыг сонирхож орох болсон. За одоо ер нь бол ранкаараа бас нэлээд дээгүүр явж байгаа тамирчдын нэг. За ямар ч тач бас хобби түүний влогийн урилгыг хүлээн авч влогт оролцож байгаа дүүдээ бас баярлалаа. Урьж оролцуулсан бас баярлалаа. За сонь сайхан байна. Ар хангаараа яваад ирлээ. За ерөнхийдөө нийт одоо 6 этапаас 3 этапын ерөнхийдөө үзчихлээ шүү дээ, тий. Арангаа хамгийн сүүлчийнх нь бол юу сая болоод дуслаа. Тий, арангаа явж ирлээ. Арангаад гарандаа яг бараг л гараагүй дээ. Юугаа ивдчихв? Яг гарахтаа л таснаас гээл явцсан тий. Яг гарахад нөгөө нэг юугаа дуу алах гэж чад. Тэг констсон бүх сэвдрээд. Тэгээд тэрнээсээ болоод хоропоо ивдлээд. Тэгээд одоо бүх мок хэлсэн үү? Шил бас хагарсан. Одоо бол зүгээр. Шил яг л гарч идэв. Мэдгүй хөшөлт үүссэн юм шиг л байлээ. Тэгээ ирээд шууд задлаад бөхсөөсөлөөд сая уржигдэр лөө. Хоропны сэлбэг ирээд тавиад. Тэгээд одоо ухсраад ер нь бэлэн болцсон. Маргааш бэлтгэл хийх гээл. Машина тестлэн бэлтгэлээ энэ тий. Бэлтгэлээ. За манай Саран Цогт маань та бүхэн мэдэх бах. Энэ хуучин одоо бараг энэ дрифтийн фотографи гэдэг хүн байдаг байхад Саран Цогт фотографи гэдэг автын холбоотой одоо машинтай холбоотой ялангуяа дрифттэй холбоотой зургуудыг бол ерөөхдөө авдаг байсан тий. Тэгээ ер нь бол одоо зурагчин байсан одоо тамирчин болчихсон явж байгаа. Одоо би нэг өдөр бас тамирчин болцсон явж магадгүй шүү. Та ч өвлийн тэмцээнд ороод байна. Өвлийн тэмцээнд орж байгаа. Тэгээд Саран Цогт дүүгээ авсан зурнууд аягүй гоё зургууд ерөөхдөө байдаг, постэр энэ төр бэлтгэхэд бас аягүй гоё өнцгөөс зургуудыг авдаг. Нэлийн олон жил зураг авсан баха тий. Тийм чи 13 оноос хойш зураг авсан. Тэгэхээр чи бараг л 10 жил авсан юм уу? Бараг 10 жил. Тэг чи яг ингээд зураг аваад ингээд явж байхдаа яг энэ дрифт спортод амар хоббит болцсон ер нь. Гэхдээ тэрнээс өмнө ер нь л 11 2 оноос хойш тоглоом авирах тоглолдог гэсэн шүү дээ. Та бас хамт тоглолдог байсан. Чута тоглолдог байсан. Тэгдэг гэсэн. Тийм LFS тоглолдог байсан. Carix 1 2 гэл. Тийм чута дээр ч нөө сүлд холбогддог хоорондоо ингээд. Тийм хоорондоо холбогддог байсан. LFS дээр бас хоорондоо холбогддог байсан. Тэгэл Carix 1 2 гэл бүгдийг тоглосон дөө. Тэгээд сүлдээ зураг авах хоббитэй болоод. Тэгээд 13 оноос эхэл зураг авсан юм. 13 оноос. Скаресорт хүүд болоогоос эхэллээ. Одоо ер нь тэр авсан зурнууд архивууд нь байж идэг үү? Архив ер нь ихэнх нь байгаа шүү. Ер нь бүгд л байгаа. Тэгээ Саран Цогт маань ерөнхийдөө бас ах нь амгаа. Тий, амгаа. Амгаа ах чинь бас үеэл ах нь бас тэмцээн уралдаанд ордог гэсэн тий. Тэр үед ч яг нөө 22 дээр тэмцээнд ордог байхад байнга л хамт явчихдаг. Байнга л ахтай хамт явбал ахын зургийг дарна гэж явбал тэгээл хоббирхацсан уу? Тэгэл явсаар байгаа л одоо ингээл өөрөө тамирч болцсон л явчих. Нэг л мэдсэн чинь нөө. Тий. За тамирчин байх ямар байна? Хэцүү байна. Хэцүү байна. Хэцүү байна. Жилийн бүх тэмцээнд тасралтгүй орно гэдэг бол бас л чанга л. Бүгдэн дээр нь машина бэлдээд орох бол бас л чанга шүү. Чиний одоо яг энэ тэмцээн уралдаанд орж байгаа машин биш Chaser. Энэ ерөөхдөө одоогийн байдлаар хичнээн төргөөр босоод одоо энэ тэмцээн уралдаанд орж байна. Одоо юунийг үнэлгээ байгаа шүү. Хэрвээ зархаар болох юм бол за миний машин үнэтэй тэмцээн үнэлгээтэй гэдэг ч юм уу. Яг одоогийн байгаад нэг 150 сая болов. 150 орчим сая явцсан юм. Ер нь бол хийсэн юм а тооцоолох тий. Тэгээ эн чинь
цаанаас амар их хүмүүсийн ур чадвар өчөдлмөр Одоо багийн гэсэн үг тий. тий манай багийн юмнууд л явж байгаа. Би хийгээгүй нэг чинь манай баг хийсэн. Редлайнгаар шамт олон байна. Гох байна, зэндах байна. Бүгд нийлж байгаа л хийсэн. Чи Монгол 63-ийн тамирчин гэж үү, Редлайны тамирчин гэж үү юм. Хоёулынгийнх нь. Хоёулынгийнх нь. Тий. Хоёр стикер хоёлаа л ерөөхдөө зэрэг юм тий. Тий. За хоёулагийн өнөөдрийн влог хүрж байгаа газар BP Car Sales гэх тий. Шоурумыг харж байгаа маш гоё шоурумтэй тий. Энэ яг нөгөө нарны зам дагуу зам цэгдэгийн одоо ертөнцийн зүгээр зүүн талд нь гэсэн үг. ертөнцийн зүгээр зүүн талд нь байлдаг BP Car Sales гэдэг. Ер нь бол гоё супер карууд, luxury машинууд бол ерөнхийдөө энэ тодорхой таалагддаг. Тэгээд бас энэ гоё шоурумээр влог их орчноор хангаж байгаа бас найзуудтай баярлалаа гэж хэлмээр байна. Ажлын өндөр амжилт хүсье тий. За тэгээ ойлын эргэн яриан дээр чиний сонголт одоо Silva ч юм уу эсвэл GT86 ч юм уу хоёр алгатай ч юм уу машин байж болох байсан шүү дээ. Яагаад яг ингээд Chaser дээр ингээд тулгуурлаад энэ дээр ингээд прожект хийгээд байгаад байна. Гэхдээ анхны машин гэдэг утгаараа л байна. Анхнаасаа ингээд Chaser аваад нэг аваад одоо 3 жил болчихоо. Тэгэл багаас нь хийхлээл бүгдийг л хийж үзэж штэ. Анх сток байсан, тэгэл турбо тавиал, тэгэл мотор болохоо байсан. Тэгэл ахаал өмнө жил компьютер тавиал, бүтэн сетээр нь тавиал. Тэгэл өөрлөөл тэгэл янз бүрийн юм тэгэл үзэл яваал. Тэгээ анхны машин болохоор тэгэл энэтэйгээ дасцсан. Тэгэл энэ нарыг илүүл багт. Танай багт ерөнхийдөө хоёр алтай машинууд их байгаа шүү дээ. Тэгээ одоо бараг би ганцаараа л Chaserтэй байна шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр тэр хоёр алтай машинуудаас ерөнхийдөө ах нарын машинуудаас унж үзсэн үү? Зиндэхийг унж үзсэн. За. Тэр бол цаас шиг л машин лээ. Амар л юм бэл. Хөнгөн. Амар хурдан шилжиж мэлждэг. За Цэндэ гэдэг нь болохоор Redline клубын тамирчин. Миний хобби түүний блогоор бас өмнөх дугаарууд дээр орж ирсэн. Монголын хамгийн үнэтэй дрифт машин гэсэн гарчигтай влог байгаа. Тэрийг хэрвээ Цэндэ гэдэг ямар хүн байд юм бэ гэвэл влогинаас үзэж болно шүү те. Миний бодлоор бол Цэндэгийн машин яг одоогийн байдлаар би хамгийн үнэтэй машин гэж бодож байгаа шүү те. Тэр нь баг үнэн бах те. Үнэн. Машин чи Европын Samsung-аас болсон одоо таны влогоос хойш. Тэгээд бүхсэн Winter's-ийн булдог болсон. Тэгэхээр ялчгүй Монголын хамгийн үнэтэй машин л да. Машиныхаа horse power-ын ерөнхийдөө хит тавьцаа байгаа л гэж бодож байна юм. Энд ч одоо сайн мэдэхгүй л байна. Нөгөө нэг дайнуудаар гарч үзээгүй. Яг нэг хийсэн юмараа ингээд нэг баримжилж байгаа шүү дээ. За нэг хит тавьцаа одоо байгаа болов гэсэн. Одоо нэг 500 авцаа байгаа. Бүүснээс амар хамаардаг юм лээ. За нэгэн дрифт спорт руу ороод ирлээ сарын цогтой тий. Одоо буцацсамгүй болсон. Гол цаашдын хамгийн том зорилго чи юу вэ? Одоо энэ гадны тэмцээнд л орж үзэх бодлоо. Хамгийн ойрхон нь одоо мэдээж Орос руу тий. Хэд руу бас байж болж байна тий. Байж болж байна. Гэхдээ бас яг Оросын тэмцээнд орох, Хятадын тэмцээнд орохдод бас ингээ янз янзын шалгуурууд бас зөндөл байдаг юм шүү лээ. Тэгэхээр манай холбооноос ч гэсэн ерөөдөө яригдж байгаа зүйл байгаа. Одоо нөө олимп болоход яг нөгөө шилдэг гэсэн тамирчтай аваад ингээ явдгийг штэ тий. Яг тэрэн шиг тиймэрхүү юмнууд бас яригдж байгаа. Орос руу ч юм уу, Хятад руу ч юм уу бас ингээ багаараа гадны тэмцээнд Монголд бол ингээ гаднаас тамирчид ирээд зөндөө ороод үзчихлээ штэ. Тэгэнгүүт монголчууд гадагшаа явж бас одоо яг ингээ тэмцээнд орно. За бүр хуучин бол манай талигч Эрхмээ мэн зоргоо ирэл ерөөхдөө Орос руу тэмцээнд орсон баг тий. Та хэд нэг явсан шүү тий. Тий эрхүүд болохоор эрхүү очроо өсгөө идэр чинь эрхүүд илүү. Тий. Эрхүү баха. Нөгөө нэг юунд ингээд төв талбай дээр явдаг чинь эрхүү юу эсвэл Манс нэг Карекс дээр тоглодог нэг ямар бүрг Санкт Петербург юу лээ? Тий. Тэгэхээр би бол яг хотын бол санахгүй байна. Ямар ч хэлээсээ Оросын холбооны тэмцээнүүдэд оролцож ирсэн тий. Тэгээ дүүдээ ч гэсэн бас гоё өрөө бас одоо ранкаар хийдэд явж байна. 3 тэмцээнд орчлоо. Нэгээр ороод ирсэн үү? Нэгээр явжсэн. Одоо хоёрт орсон. Сая Аранга дээр фейлдэд. Тий Аранга дээр фейлдсэн. Тэгээд одоо нэгдэх явж байна. Нэг тэмцээнд. Багийнх ах нь. Тий. Сараа маань болохоор түрүү жил ерөөхдөө сонирхолтой ангиллын тамирчин байсан тий. Тэгээд түрүү жил ранкаараа 3
3 горж ирээд тэгээд мэрэгжлийн ангиллын тамирчин болоод тэгээд энэ жил мэрэгжлийн ангилал дээр ранкаараа 2-т явж байгаа. Бас мундаг. Дөнгөж шууд мэрэгжлийн ангил руу орж ирэнгүүтээ бас 40 жил мэрэгжлийн ангилд байгаа залуучуудтай сонирхчдын ангилаас орж ирэнгүүтээ ранкаараа нэгт явж ийн. Одоо энэ тэмцээн бас буцаад нэгт ороод гарах магадлал өндөртэй шанс байгаа тий. Тий, одоо ер нь ранкийн эхний нэг 4-5 тамирч агүй ойрхон баг. Тэгэхээр одоо энэ тэмцээн тэгээд дараагийн тэмцээн хоёрд ирэл амар тэмдэж доош хөдөлгөөн амрах гарах баг. Бүгд нэг 20-30 он зөрөгтэй л баг. За бид тэгээд хамгийн аимшигтай зүйл нь юу гэхээр шүү дээ тий. Маань саран цогт чинь эцэг гэхээсээ нууцаар маш олон жил дрифтийн тэмцээнд орсон тий. Өмнө жил орсон, энэ жил орсон. Тий, 2 жил ерөнхийдөө. Яг зураг авдгийг чинь бол мэдчихсэн баг тий, мэддэгсэн баг тий. Тэгээд 2 жил чи яг ингээд нууцаар ингээд нийт одоо баг хэцний тэмцээн юм бэ. 10 тэмцээнд орсон гэсэн үг шүү дээ. Жил 5 багтаа за 5 байлаа гэхэд 10 тэмцээнд нууцаар орсон байгаа байхгүй. Санхүүгээ хаанаас босох тий. Гүй тэгэл эн чинь нөгөө хүн хоббиныхаа төлөө тэгэл юу л юу хийдэ. Бөөрөөч зарна гэдэг шиг. Баргалтай дээ. Нөгөө нэг хятадас бараа оруулж ирдэг. Яг энэ дрифтийн машинуудынхаа. Тэгэл автогаа хамт ажил хийдэг. Тэгэл захиалга аваад идэг тий. Бас сэлбэгийн янз нөгөө тоногийн юмнууд захиалга аваад идэг тий. Одоо энэ миний машинд байгаас ихэнх юмнууд л бараг хятадас ирсэн юм. Өөрөө ерөөхдөө хятад хэлтэй учраас юмнуудаа ингээ сайн мэдээд холбогдоод захиалчихгүй тий. Тэгэл одоо влог үзэж байгаа хүмүүс үзсэн чам чиний фэйсбүүк хүчин бичээд хятадас бас юм захиалж болох уу? болно. Нээлттэй үү тий. Ямар л бол юу л захиж байгаа. За тэгээд сая энэ жилээс ерөөхдөө аавч хоёр нь мэддэг болсон. Миний харахны яг нэг 63 тэмцээн дээр аавч хоёр нь зэрэгцээс утсан хүүгээ хараад яг аавч хоёрын ирдэг тэмцээн дээр саран цагт өөрөө төрүүлж исэн тий. Тэрэн дээр би бол зүгээр яг ингээд аавч хоёр нь ямар хуу реакшн гаргах нь гэдэг ингээ харсан. Бүр эхнээс нь дуустал хөтөлбөр ингээ шагнал гардуулаад ингэтэл бүр хамт байж иж байгаа юмсан тий. Тэгээд юу гэж юм ер нь мундаг байна л гэсэн. Чи энэ паверын 2 хоногийн өмнө л хэлсэн юм чи. Тэмцээнд орлоо гэдэг. Тий. Ингээд тэмцээнд ордгийг машинтай болсон. Ирж үзээрэй гэд. Тэгээд павер дээр 2 дугаар хайранд орсон. Павер дээр ээж ирэх юм аа. Авч явсан. Тэгээд сая 63 тэмцээнд орлоо аавж ирсэн. Одоо л өстө хүүгээ тултал тэмцэж байна. Гэхдээ яах вэ? Ойлгодог болсон. Тиймэрхүү л байна. За тэгээд 63-ыг бол ерөнхийдөө бас саран цогт маань би ч гэсэн бас яг тухайн үедээ бас 63-ийн багт байсан тий. Бид нар чи яг ингээ хамтдаа одоо гадны Орос руу ч юм уу эсвэл 63 дээр тэмцээн уралдаан зохион байгуулахтай бид нар нэг баг. За саран цогт маань болохоор ерөнхийдөө бас нэг фото талаас нь дээрээс нь тэнд нөө бэлтгэл сургуульд хийж байгаа хүмүүс дээр хараа яанал тэнэдрээ гэдэг. Ер нь бол зохион байгуулалт дээр нэлээд байдаг байсан баха тий. Одоо ч ерөнхийдөө тэр ажлыг хийж л байгаа юу? Одоо ч байх. Одоо бэлтгэл хийгээд хүмүүс нөгөө такс мөнгө төлөхөд саран цогтой холбогдсон саран цогтой ярьж л ерөнхийдөө тэр замдал бороо орно тий. 18 оноос хойш талигч байхад анх байгууллагад л байсан. Одоо оож байхтайгаа ерөнхийдөө үргэлжлэх юм явж тий. За бас би нөгөө яг ингээд влогд орж байгаа хүмүүсүүдээс асуудаг байх. Ингээ хинтээ хамгийн гоё ингээ бааталтах дуртай гэдэг өмнөх дугаар дээр бацаахан чамтай явуул гоё гэдэг тэгсэн тий. Чиний хувьд ямар тамирчны араас нь наагаад явхад чамд бүр ингээ гоё капиг мэдрүүлээд энэ нөхөр миний урд хизээч би ирэхгүй дээ гэд явхаар тийм тамирч юм байна. За манай эдэс гэвэл очрох байна. Багш зэндээх байна. Сүүлд паверын бэлтгэлээр дөөдөөтэй хамт гарсан. Тэгээд ер нь л сайн тамирч. Ардаас нь явахад айдсгүй. Би ер нь бэлтгэлээ аль болох ганцаараа л яваад. Надад тэр нь арай л тухтай юм аа. Одоо яг тэгтээ чи яг нэг тэмцээний үед баатал дээр араас шахаж явахтай айгу сайн яваад байдаг шүү дээ. Тэр одоо нэг Carex Mix. Тийм тэр нь нөлөөлсөн. Симулятор дээр хэр тоглож байна? Симулятороос хаяа тоглоно. Тэгтээ байнга бол бас тоглож амжихгүй л байна. Машинтайгаа юм хийж гин. Нэрээ бас нэрээ хобби тоног влогороо бүр яг энэ симулятор гэдэг зүйлийг танилцуулсан нэг дугаар хийх гэдэг нараатай хамт. Тэгвэл бас яг энэ симуляторыг ойлгохгүй байгаа хүмүүсүүд бас байж магадгүй тий. Энийг
бүр дэлгэрэнгүй танилцуулаад за ямар юмнаас бүрдэж яг энэ симулятор гэдэг зүйл бий болдгийг гэдэг ч юм уу энийг бас нэг танилцуулъя гэж боддог. Нас гой сонирхолтой дууралах хаа тий. Маш олон зүг залуучууд бас симулятор дээр ирж бэлтгэлээ. Тийм мэдхгүй хүмүүс бол зүгээр нэг тийм машин барьдаг тоглоом л гэж харж байгаа. Тий. Энэ бол яг зүгээр бүр яг нөгөө нэг бүх зүйлийн тохиргоогийн бүгднийг хийгээ яг машинтай маш төхөө болгоод тий. Тэгээ нөгөө ямар ч рискгүй бас бэлтгэлээ гэдэг юм уу. Дэлхийн ерөнхийдөө том тамирчид бүгд л симулятор дээр бэлтгэл хийдэг болсон. Одоо ер нь хинхэн тийм болсон. Тий. Тэгээ өөрөөсөө бас хоорондоо онлайнаар тэмцээнд орж илээ. Тий. Бэлтгэлээ холбогдоод хийж илээ. Ер нь айгүй төхүүл юм элэ. Бодит юунаас. Манай сараач нь болохоор ингэхдээ нэг CarX Mix дээр бас ранкараа дээр үрштэй. Ранк өндөрштэй гэдэг шиг. За тэгээд хэдүүлээ туу удахгүй бас сарын цогтынхаа тэмцээн уралдаанд амжилттай оролцож яваа. GZX 100 маркийн машинтай танилцъя. Энэ хэдэн оны машин бэ? 97 оных бах та. 97 8 оны. Тийм тэр хавцаа 99 ч юм уу. 99 гэж байгаа юу? Хоёр Чесэр ч ерөнхийдөө 2000 онд байгаа юу? За бараг тийм л. Тэгээ 2000 оноос хойш Grand Mark X6 ингээ гаравцсан баг тийм 110 гаравцсан баг тийм. Гэхдээ 100 ер нь яаж ч утас ер нь тэгээд гой тунинг авахч гой. Одоо тэгээд шинээр бас гой Kazama body тавьсан байлээ. Төлөөс удахгүй харцгаая. Одоо дараачийн раунд 4 тэмцээн болох ч штэ. Раунд 4 тэмцээн болоход машиндаа ямар шинээр апдейтүүд хийв? Гэхдээ одоо ч нэг апдейт хийсэн юм байхгүй л байна. Сая Арангагийн өмнө болохоор нэг супер дампер тавьсан, modified гидрийн помп тавьсан байна. Тэгээд гидрийн том дамар мамар гэдэг нэг тийм жижиг сажиг юмнууд л хийсэн байна. Нэг тийм том өөрчлөлт бол хийгээгүй л байна. Сая Арангад эвдэрсэн юмнууд анзалж байна. Яднах бодигоос олчвал. Тэгэл өмнөх бодиг ямар бодис? Өмнө дөрөв тал нь Kazama байсан. Wide нь BN Sport байсан. Одоо болохоор wide-удаа солиод бүтэн Kazama болсон. Бүтэн Kazama болсон. Чимбаах ихтэйгээ адилхан болгоцсон мó гэсэн үг ер нь. Тий. Чимбагийн нэг Ранс Эрдэнэх ба шүү дээ. Эрдэнэхээ улаан чэсэртэй ч л. Бас тийм байна тий. Одоо Монголд Kazama бодит хичнээн чэсрүүд байгаа. Яг чэсэр гэвэл нэг марк чэсрүүд нийлээд 10 дотор байгаа хаа. 10 дотор л байгаа. Тий. Надад Kazama бодит амар гой санагдаад байд шүү дээ. Kazama гоё юм билээ. Цаанаасаа л ингээд нэг харагдах нь нэг тийм сүртэй тий. Хит бүр юм дарваач ш тий. Яг л нэг юм гоё нэмний донжин олцсон. Тийм байдаг. За тэгээд өмнөх дугаар маань бас эн чин 33 дахь дугаар байгаа. Өмнөх дугаар маань бас нөгөө нэг манай эмэгтэй тамирчдын цөөхөн нэг тамирчин тий. 32 дахь дугаараар сүгийн маань орсон юм байна. Тэгээ 33 дахь дугаараараа дүүгээ оруулж байна. За хэдүүлээ сараа дүүгийнхаа машинтай танилццгаая. Тэгээд энэ машинд юу хийсэн бэ? Яг өөрөө бүх юмаа захиалаад өөрөө бүгдийг хийдэг учраас баг хамт олонтойгоо хийдэг учраас би итгэж байхгүй. Тэгээ энэ машин дээр ярих зүйл зөндөө байгаа тий. Маш их юм байгаа. Тэгээд нэг бүрчлэн яриад энийг тавьснаар машинд ийм болдог тий. Ийм юмд нь одоо нөлөөтэй гэдэг ч юм уу. Дэлгэрэнгүй гоё ингээд мэдээлэлүүд өгөө явах байлаа. Бас яг машин тоноглох гээд юу ихээ мэдгүй залуучууд зөндөө байгаа. Тэгэхээр тэр залуучуудаа гоё зөвлөгөө өгсөн байдалтайгаар хоёлаа дараач ялцсан дашилж. За тийм. За. За ингээд миний тэмцээнд ордог GZX 100 чэсэртэй танилццгаая. Эхлээд гаднаас нь тайлбарлая. За Kazama бүтэн бодитой wide нь урд купон байна. За капот болохоор BN Sport-ийн капот. Эндээ юм нөхтэй агаар оруулах зорилготой. За нүүр нь болохоор дайго нүүр гэж монголчууд их яриад байдаг та. За урдаа болохоор Racing 57 CR гэдэг капоттай. За дугуй нь болохоор 235 4018. Тэрээд өөр нь 100 та гэсэн үг. Урдаа болохоор илүү зуралтай дугуй тавил контролтоход илүү амар байдаг. За хойноо болохоор хойноо тогтцоо бод байхгүй. Дэрэгдэлтэй тэмцээнд ордог болохоор байнгын ободнууд нөгөө солигддог. Дугуйны хувьд болохоор 265 35 18. Тэрээд өөр нэг 240-тэй дугуйгаар байнгын дэрэгдэлтэй.
За ингээд миний машины капотын доторхтой танилццгаая. За мотороос эхлэе. 2 GZ мотор байгаа. За доороос ACL clutch, 2 GZ маслын ноцоос байна. За forged шатун ARP болтойгоо 86 мм-ийн forged portionтэй. За тэгээд шинэ кришигний жирэг тавьсан байгаа. За дээд анги нь болохоор 272-тэй орох гарахын нудрахтай. За тэгээд Калапангийн давхар пүрш титан даравчтай байгаа. Энийг тавихгүй болохоор өндөр өнцгийн нөгөө нудрах тавьсан болохоор Калапан Porsche 2 хоорондоо мөргөх эрсдэлтэй гэж ярьдаг юм билээ. За дээр болохоор ийм 2 таг байна. За энэ олдоо болохоор хамгийн катушгнууд катушга 6 олгож ингэж тавьсан байгаа. За энэ талдаа болохоор за clean injection Bosch-ийн 1000-тай форсунк байна. За BPP гэдэг Австралийн брендийн улаан трейл. За хөндлөн том сорох байна 90 мм-ийн. За энэ дээр болохоор Bosch-ийн 83 мм-ийн автомат холимгийн алт байна. За энэ дээр болохоор AMI регулятор байна. Бензиний буцхыг боож дагалтыг барьдаг. За энэ дээр хөдөлгүүрийн catch cam байна. Угарын агаар амьсгалагч гэх юм уу. За тэгээд TR Distribute бар байна. Гидрийн банк. За энд болохоор Modified Power Steering Pump гэдэг нөгөө нэг сайжруулсан гидрийн памп юм уу? Гидрийн ноцоос гэж ярих юм. Тэр байна. Тэгээд тэрэн дээрээ заавал юм том дамар тавьсан сая. Стандарт дамартай болохоор бид нөгөө нэг дрифтлж явахдаа RPM 7800 хүрдэг болохоор жижиг дамартай болохоор юугаа ноцоос хит хурдан эргүүлээд шатаачдаг юм лээ. Халаагаад улаасаад байхгүй болчихдог. За тэгээд за энэ урдаа болохоор супер дампер байна. Энд дээр 50 мм-ийн blow off байна. Энд дээр oil cooler байна. Энд 100 мм-ийн интеркулер байна. Томруулсан. За одоо энд болохоор Ken ягаар шүгч байна. За энэ болохоор радиаторын холболт. Радиатороо хойшоо зүүсэн болохоор ингээд хоёр холболтоо энэгээр ингэж явуулсан байгаа. За турбоны хувьд болохоор G3900 гэдэг турбоогоо артал нь 0.83-тай. Тэгэхээр арай их дорх гэж тооцоолж хийсэн. За ингээд хөнгөн цагаан хамгаалтууд байна. Халалтын хамгаалт байна. Тоормс Cosney аппаратыг ингэж хамгаалсан байгаа хөнгөн цагаанаар. За энэ болохоор boost controller байна. Энийг болохоор PTFE N4 гэдэг холболтоор хийсэн. Одоо нөгөө нэг өмнө нь болохоор шууд самко шаланкаар хийждэг байсан ш. Тэгэхээр яг тэр доор шаланк нь хайлах эсвэл мултраад уунах тэрнээс болоод boost хит орох гэсэн асуудлууд үүсдэг байсан. Одоо болохоор ийм холболтоор хийснээр шатахгүй, мултрахгүй ямар нэгэн асуудал үүсэхгүй гэсэн үг. За арталтаа болохоор радиаторын багажиндаа шийдсэн байгаа. Моторын халуун агаараас холдуулаад радиатороо зөвхөн ганцаараа нь хойноо байрлуулад тэгээд энд ингэж хуж өгж агаар сорох юуг нь зайг нь гаргаж өгсөн. Энэ болохоор радиаторын нөгөө нэг илүүдлийн сав байгаа. За яндангийн хувьд болохоор 304 stainless steel тийм материалаар хийсэн. 89 мм, хойноо 100 мм. Тэгэхээр овоо бүдүүн байгаа. За арталтаа радиаторын холболтуудаас гэвэл хойноо цахилгаан помп тавьсан. Davis Craig гэдэг брендийн EVP 150 гэдэг цахилгаан помп тавьсан. Тэгээд эдгээр холболтууд нь болохоор энэ 16-аар шийдэж өгсөн байгаа. Тэгээд эндээ уян. Тэгээд ийшээгээ болохоор шууд хөнгөн цагаан турбагаар ууршаага мотор руугаа явж байгаа. За хойд нэг юм байна да. За эндээ болохоор Costco-гийн Strut bar байна. За явахад анги хойно болохоор D-Max-ийн татваргнуудтай. Явахад анги ер нь яриаггүй шүү дээ. Урдаа болохоор Tyco-гийн дээд гар, доод сарангаар тэгээд чулуунгаараа 6 санж орцсгаад тэгээд EGC хандлингтай
байгаа. Амаржины хувьд бол Final Connection-ы Stealth гэдэг амаржин байгаа. За ингээд дотор талтай танилцгаая. За яг Chaser дээр өөр дээр нэгдэг цэрник салуу ингээд байж Kakasныхаа нэгээр ингээд тайраад хийцэн байгаа. За энэ болохоор switch-үүд байна. Одоо энэ ингээд компьютер бензин нуцаа сургуулийн аппарат, anti-lag, launch control. За энэ болохоор GKT-ийн карданы байруул байгаа. Ингээд хаашаа шууд түрүүпээрээ давхар базагчин дээр тавьчихсан байгаа. За ингээд карданых нь аппарат болохоор wheel-үүдийн аппарат байгаа. За хороотны хувьд болохоор Оросын Jersey-ийн 154 Dogbox гэж монголчууд хэлснээр Dogbox байгаа. За энд болохоор гэрлийн удирдлага гэж яг Chaser Mark 100 дээр байдیں۔ Тэр нь болохоор өөрчлөөд boost controller болгосон байгаа. Энийг одоо дээшээ болгол boost өндөр болно, доошлол boost багаснаа гэсэн. За энд болохоор дэлгэц байж байна. Android үйлдвэрлэлийн системтэй. Энд дээр болохоор бүх мэдээлэл заана. Моторынхоо за одоо энэ дээр хурд байна. Аккумуляторын вольт, за intake air температур, тосол, бензиний даралт, тосны даралт, агаар бензиний холимог байна. За энэ дээр бүүстээ зааж байна, RPM байна. Энэ дээр бүүст хамгийн өндөр хийж шахсан бэ гэж гарна. За эдгээр бол яг өөрсдийнхөө ажиллагаагаар байгаа. Юу гүнч оролтоогүй. За энд болохоор NRG-ийн өрүүл салдаг хаабн байгаа. Ингээд салчихна. За доторх нь нэг иймэрхүү л байна да. Энд дээр галын ортой байна. За энд болохоор wheel-үүдийн хойд хоромс хаадаг систем байгаа. Одоо ингээд эргүүлээд хойд хоромсоо хаана гэсэн. Дэрвтлээд явж байхад торомс шихэд айгүй зүгээр байдгийг. Хойд хоромсоо хаачвал амар хурд суугаад байхгүй. За доторх нь нэг юм байна да. Энэ дотор одоо компьютер байна, эдлээ окс байна. Энд нэг юм байгаа юм байна. EcoMaster EDL гэдэг энэ болохоор нөгөө нэг 2 хоногийн history-га хадгалдаг. Мотор асаалтаа явж явах үед нөгөө дата ямар байна, юу болсон байна гэдгээ шууд ингээд меморигаар компьютер руу хуулаад үзчих болно. За энэ болохоор EcoMaster компьютер маань байна. Энд болохоор эрлээ окс байгаа. За энэ мотороос орж исэн цээж утас. За ер нь бүгдийг нь өдөрч байгаа. Энэ цээж утсыг болохоор Нэрэнчин гэд ах маань хийж өгсөн. Тэгээ дата, компьютер талын бүх юмыг болохоор энэ чих маань хариуцдаг байгаа. За энэ болохоор энэ суулгах сандал байгаа. Bride-ийн. За 4 цагийн Takata box байна. За зорчигч талдаа болохоор Bride-ийн бас улаан өнгөтэй сандал байгаа. Энэ минийх арай өөр. Яа тэгвэл энэ юу л да. Том сайзтай сандал. Надад сайзын сандал болохоор айгу ховор гэдэг юм аа. Тэгэхээр ийм том сандал сонгосон байгаа. За энд дээр нэг галын ортой. За ингээ каркас явж байна. За энэ болохоор GoPro-ны суур байна. За ингээ бүтэн Pro каркас байна хаталтаа. За энэ ингээд галын хор дахиад галын ортой. За энэ болохоор карданы систем явж байгаа. Хойшоо ингээд шинээр төрөв татчих хийсэн. За тэгээд энэ бас бензиний төрөвнүүд явж байна. Бензиний төрөвийг бас шинээр EN4 BTF гэдэг холболтоор хийсэн байгаа. За энэ болохоор нөгөө нэг Arjatra-ийн 2 хөнгөн цагаан турбо явж байна. За тэнд болохоор аккумулятор байна. За өөрч одоо энэ аваар гаг баха. За энэ болохоор нөгөө бензин нуцасны холболтууд нь бас ингээд явж байна. За манайха хобби дүүнэг влогийн маань 33 дахь дугаар энэ түрээд өндөрлж байна. Тэгээд Redline Club болон Монгол 63 SV-ийн нэрэн дор уралддаг саран цогтүүгээ бас ерхөө дугаартаа оролцуулж өөрийнх нь тэмцээн уралдаанд ордог машиныг нэг сайхан дэлгэрэнгүй та бүхэндээ танилцууллаа. Сараа маань ч гэсэн өөрөө машинда баг хамтуулнараа юм хийсэн учраас хаана юу байгаагаа маш сайн мэдж байгаа. Тэгээд тэр утгаараа ч бас нийт бас залуучуудад давхраас зөвлөгөө болон өөрийнх нь машиныхаа хүчин чадал одоо тий юу гэдэг бүх зүйлийг ерөөхдөө та бүхэндээ танилцууллаа. Ямар ч тач бас дүү манаас урилга хүлээн авч влогт оролцсон явдалтаас их баярлалаа. Яасан ч их юмтай ингээ айгүй олон юм ингэж түүж үтсээр итэл бүр ядарчлаа. Тэгээд энэ удаагийн дугаар маань бас маш сонирхолтой байх гэж найдаж байна. За миний одоохан энийгээ унаал явна да. Жохон юу ээж цэрэг юу уйдсан баг. За тэгээд
дараагийн дугаараар бас маш олон тамирчид за бас хобби түүнэг гараж контентоо та бүхэндээ зогсолтгүй бас хүргэсээр ах болно. Тэгээд за влогт оролцох ямар вэ? Бас жоохон сандард юм байна. Тэгээд энэ дашинд бас хэлэхэд энэ машиныг бас ийм болтол нь урлаж өгсөн гаражийнхаа хамт олонд бас маш их баярлаа. Зиндаах Бакбах одоо Баярахсан байх гэд маш олон хүн байгаа. Клубийн хамт олон бас багш гээд бас очрох маань байна. Очрох ч ерөөсөө бүх тэмцээн дээр ингээл битэр станцаараа яриад байдаг. Тэгэл машинд ямар нэг асуудал гарлаа гэхэд манай гаражийн хамт олон бэлэн байж идэв. Багийнхан бэлэн. Тийм. Яг уу их үү эвдэрсэн юм шууд солиол гараанд нь гаргадаг. Тэгэхээр энэ хүмүүстээ бас маш их баярлаа гэж хэлье. За тэгээ багтаас баяр хүргэе. Мундаг тамирчин бас гаргаж ирж байгаа. Учраа найзтаа бас баяр хүргэе. Инженерүүдэд нь баяр хүргэе. Би бас Баку найзаараа бас бахархдаг маш олон гой прожектуудыг гээд араас нь зуруулад гаргаж байгаа. Бас маш олон хүмүүсийн бас түүчээ болж байгаа гэдэгт би итгэлтэй байдаг. Тэгээд нийт баг хамт олонд нь бас ташрамд хэлэхэд баяр хүргэе. За тэгээд тун удахгүй бас Монголын мэргэжлийн спорт автомашины холбооны раунд 4 тэмцээн 8 сарын 23-ны өдөр Монгол 63 Raceway дээр зохион байгуулагдах болно. Тэгээ влог үзэж байгаа та бүхэн байна. Зориулж за өнөөдрийн энэ влогоор орсон, за өмнөх дугаарууд дээр орсон машин техникүүдийг хэрхэн яаж дэрвдэх нөө, хоорондоо яаж баталдах нөө гэдэг бүгдөө 8 сарын 23-нд ирж үзцгээгээрэй. Монгол 63 Raceway Налахаас Гордогийн хугацаанд. За мөн дээрэс нь BP Car Sales гэдэг энэхүү гайхалтай шоурум орчноор влог хийх, бүтээх орчноор бас бүрдүүлж өгсөн төрөөнөөс бас баярлалаа. Тэгээд маш гой суперкарууд яг одоо миний ард McLaren байж байна. Монголд арга цөөхөн баг ганцхан үн. Тийм баг ганц зөх шүү. Тэгээд энэ сайхан машины өмнө ингээд энэхүү влогоо өндөрлөе. Влогтой хамт байсан та бүхэндээ баярлалаа.